За Багнуур цорын 220 кВт-ыг цахилгаан дамжуулах агаарын шугамыг барих ийм зээлийн гэрээг бол зарчмын хувьд бол дэмжиж байгаа. За тэгээд нэг 3 асуулт байна л да. За нэгдүгээр энэ зээлийн бичиг баримтыг харахаар тэзүүний хүрээнд гарсан дүн дээр үндэслэгдэж зээл авж байгаа гэдээ ингээ бичсэн байна л да. Тэгээ энэ дээр одоо маш их гайхаж байна л да. Яагаад тэгэхээр тэзүүн дээр бол ерөнхийдөө маш тойм буюу маш өндөр дүн гардаг. Тэгэхээр ийм одоо үндэслэлгүй өндөр дүн дээр үндэслэж одоо зээл авж байгаа чинь жоохон асуудалтай юм биш үү? Яагаад тэгэхээр бодит зураг төсөл хийгдэж ижил тухайн төслийн бодит өртөг тодорхой болдог. Тэгэхээр яагаад ингэж нөгөө бодит өртөг буюу зураг төсөл дээр гарсан одоо дүнгээр зээлээ авч болохгүй байгаа юм бэ? Бид нар одоо төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн хувьд болохоор заавал зураг төсөлтэй бай гэж шаарддаг. Тэгсэн мөртлөө ингээд одоо зээлийн хувьд болохоор зүгээр нэг юм тэзүүний дүнгээр одоо зээл авч байгаа. Яг л энэ бол нэг дахиад л одоо бид нар өөрсдөө төлнө шүү дээ. Тэгэхээр энэ дээр жоохон асуудалтай юм биш үү гэж ингэж харж байна. За хоёрдугаар асуулт болохоор ерөнхийдөө ингээ харахаар бас 47.1 хэдэн сая доллар гэдэг 1 км 220 кВт-ийн дэлхийн одоо жишг өртгөөс бол нэлээд өндөр харагдаж байна л да. Яг тэгэхээр дэлхий дээр нэг дунджаар бол 1 км 220 кВт-ийн шугам нэг 200 мянган одоо доллар юм байна. За энэ дүн дээр ингээ харахаар бол нэг 254 мянган доллар гэсэн ийм өртөг харагдаж байна л да. Тэгэхээр энэ нэлээд өндөр харагдаж байна. Энэ дээр та бүхэн одоо ямар хариулт өгөх вэ? За 3 дугаар асуулт болохоор за дөнгөж саяхан Бачаргал гишүүн ярьж байна. 10 аймгийн дулааны цахилгаан станцын асуудал. Тэгэхээр бид нар бас л дахиад энэ ундаа өндөр дүнтэй энэ төслийг болохоор дахиад гадны компанид өгнө. Би бас өмнө ч гэсэн ингээ асууж байсан. Дотоодын компаниуд ийм өндөр дүнтэй юм хийж чаддгүй маа гэж гадны компанид өгдөг. Дотоодын компани болохоор тендерд орохоор бараг л одоо үг үсгийн алдаа гаргаж яана гэж хасдаг. Гадны компаниуд болохоор бүр нэг шалгаж чаддгүй. Тийм ч учраас тэр 10 аймгийн хувьд болохоор ингээ бүр бүхэл бүтэн дампуурсан компанид ингээд тэр өндөр өртөгтэй юмыг одоо ингээ тавиад туучсан. Одоо ингээд өрөө ингээд 10 аймгийн дулааны станцч байхгүй бөөн үр ширэнд орчихсон сууж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ алдаа дутагдал энэ төсөл дээр одоо гарахгүй гэх магадлал одоо хаана байгаа юм бэ? Тэгэхээр энэ дээр бас хариулт өгөөсэй гэж ингэж хүсэж байна. За Бат-Хотын цоожилсрын сайд хариулт өгье. За ингэж гүшүүнэ ингэнэ тэзүүгийн дүнгээр зээл авч байгаа нь үнэ. Гэхдээ яг зээлийн гүйцэтгэл тэзүүгийн дүнгээр гарна гэсэн үг биш. Одоо улсын хурал сойрхон бодлогын дараа зээлийн одоо удирдлах хороо төслийн нэгж байгуулагдана. Зураг гинэ. Түүний дараа олон нийтийн дунд нээлттэй тендер зарлагдана. Зургийг нь бол одоо эцэлнэ. Гэхдээ одоо гэрээний зургийг нь бол эцлээгүй тэзүүгээрээ явчихсан байна. Тэгэхээр энэ яг зах зээлийн өрсөлдөөнд сонгон шалгаруулалтаар орж гүйцэтгэх шалгарна. Тийм учраас зах зээлийн өнөөс өндөр гарах болов гэсэн ийм болгоомжл бол цаашид байхгүй байх гэж би бодож байна. Ягаад гэвэл дахин гэлээ Сойрхон бод тэзүү эхлээд Дэлхийн банкны одоо удалд наавалтын дүрмээр тэзүүг нь боловсруулад Дэлхийн банк бол тэр төслийн одоо бэлтгэл хангахад бол олон орнд дэлхийн улс орнууд бүгдэнд нь үйл ажиллагаа болдог учраас ариун туршлагатай алдаа гарах магадлал бага. Тэгээ энэний дараа зураг төсвийг хийгээд тэгээд зарланаа. Тэгэхээр одоо энэ 47.8 сая долларыг бодит гүйцэтгэлээрээ 47.8 саяас бага биш тендерт өрсөлдөд хамгийн бага үнэтэй хамгийн сайн тендер үйлсэн одоо оролцогчийг шалгаруулна. Тийм учраас энэ бол дээд хязгаар гэж ойлгох. Энэ бол зээлийн дээд хязгаар гэж ойлгох. Түүнээс биш яг энэ дүнгээр бүгдийг аваад хэрэгжилчихнэ гэсэн үг биш гэдгийг бас товчлон хэлье. За энэ мэдээж энэ төслийн юунд дээр Дэлхийн банк бол нэлээд улс орнуудын нөгөө магадлалгүй зардлыг тооцдог, янз бүрийн нөхцөл улс төрийн бол эдийн засгийн янз бүрийн хямралуудыг тооцдог учраас магадлалгүй ажлын зардал оруулаад тооцохоор энэ 254 мянган доллар болно. Дундаж үн тантаа ярьж байгаа 200 мянган доллараас ч хямдхан ороод ирэх байх гэсэн ийм бид нар хүлээлттэй байна. 1 км квадрат 1 км шугамын өртөг. За 3 дугаарх нь нэг ийм асуудал бий. Энийг Элдэн Далангүй хэлсэн дээр баг. Манайх жижиг улсаа яг ийм хэмжээний тендер болвол ийм мэдээж тендер шалгаруулахад Дэлхийн банкны худалд авах журмаар бид нар манай тендерийн хуулиас гадуур явна. Тэгэхээр эднэр бол ийм туршлагатай компани шалгаруулдаг гэдэг ийм шаардлага тавьдаг. Яг урд нь манад ийм төрлийн шугамын ажил бол цөөхөн хийгдсэн учраас энэ борлуулалтын орлого болон хийсэн ажлын туршлагыг шалгаруулах дотоодын компаниуд дээр хүндрэл үүсэж байгаа нь үнэн.
Одоо бид нар жишээлбэл Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүжилт дээр явж байгаа. Чойр сайн шандын шугам дээр дотоодын компани оруулах гэж би тендерийг нь одоо 3-4 багц дагаагаад энэ дотоодын компаниудыг шалгууруулах бололцоо гаргах гэж сүүлийн 2 жил одоо Европын сэргээн босголт хөгжлийн банкта янз бүрийн байдлаар лобби хийж одоо нааш цааш бичих гүйцэлдэж явж байна. Харамсалтай нь одоо үр дүнд хүрэхгүй байгаа ийм нөхцөл байна. Одоо энэ зээлийг ашиглах одоо нөхцөл байдал хугацаа шин дуусгах гэдэг шиг үүдэг ийм нөхцөл байдал тулгагдаад одоо Европын сэргээн За, инх цэцэг гишүүн тодруулж сууя. За миний санахын Багнуур цорын 20 кВт-ийн шугамын одоо зургийг Баясал төгсгөө компани хийсэн гэж бодож байгаа 2022 онд ч илүү. Тэгэхээр энэ зургийг чухам яагаад ашиглахгүй байгаа вэ гэж асуулт байна. За хоёрдугаарх нь тэр нөгөө аль болох л одоо дотоодын компаниар буюу та ярьж байгаа сая цойр сайн сандынхыг болохоор багцлаад хідэн багц болгоо зарлах байгаа гэж ярьж байна. Тэгэхээр энэ одоо төслийг бас яг адилхан аль болох л одоо ингээ яг тэгвэл шугамын хувьд болохоор яг километрээр нь хуваагаад олон компани оруулах бүрэн боломжтой байдаг. Тэгэхээр яг энэ аргыг ашиглаад аль болох л дотоодынхаа компаниудыг оруулах нь зүйтэй байхаа гэж бодож байна л да. Яагаад тэгэхээр дотоодын компани буух эзэнтэй буцах хаягтай. Тэр шугам дээр асуудал гарлаа. Тэр одоо нөгөө чинийг дуудаж ирээд энийгээ цасгих боломж үнэхээр байхгүй. Тэгэхээр энэ дээр бас анхаараасаа гэж ингэж бодож байна. За дараагийн юм нь болохоор тэр 10 аймгийн дулааны станцын хувьд тэр шалгаруултыг хийсэн одоо субъект нь хэн бэ? За, чойжилсрын сайд гүйцээж хариулъя. За 10 аймгийн дулааны станц төслийн сонгон шалгаруултыг манай эрчим хүчний яамн дээр 2021 онд хийсэн юм байна лээ. 2 удаа зарлаад оролцогч оролцохгүй байсан. 3 дахь удаа зарлаад Бөхсөн инженер гэдэг компани нэг л компани орж ирсэн ийм нөхцөлтэй. Ингээд зарлуулсан юм байлаа. Тухайн үед нь би бол эрчим хүчний сайдаар томлогдоогүй байсан. Ийм байдалтай байгаа гэдгийг бас хэлье. За таны яриад байгаа энэ төсөлтөрч мөн ялгаагүй Дэлхийн банкн дээр бид нэр энэ төслийг бол хэд хэдэн багц болгож дотоодын компаниудын орлого зарлага энэ шаардлагыг хангах үзэх хэмжээнд багцлахын төлөө хичээж ажилланаа. Гэхдээ эцсийн одоо зөвшөөрлийг бол энэ санхүүжүүлэгч байгууллага өгч байгаа учраас бас бүрэн шууд амлахад хэцүү байна. Орлого бол хийнэ. Энэ зураг төсвийн тухайд бол 22 онд хийсэн зураг байна. Одоо энэ зургийг бол яг энэ их хурлаар зориулсан бодлогын дараа бид нар дахиж зураг төсвийг магадлаад тэгээд тендер зарлах ажлыг эхлүүлнэ. 24 25